Өнөөдөр NBA талбайд юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. Cavs эсрэг Pistons спортын хамгийн гоё холбоо үг 7 дахь тоглолт. Амар гоё тоглолт үзэхэндээ гэсэн чинь NBA зүгээр өөрсдөө Адам Silver-ын бичсэн зохиолоор бүх зүйл нь явдаг гэдгийг баталчлаа л да. So the NBA Finals ends here. The Cavs eye another upset, while the Knicks carry the dreams of all of New York. The Eastern Conference Finals, Cavaliers-Knicks, Game 1 on ABC. За тэгээ яг энэ сурталчилгаа 7 дахь тоглолтын өмнө зурагтаар гарсан гэж боддоо. За тэгээ тэр ч утгаараа Pistons-ийн өнөөдөр зохиолынхон дагуу нохоон бас шиг тоглосон. Тэрхэн үнэхэр fine shit Монголоор сайхан дайм шиг би гарыг чиний данс гэн чи надлуу шитэн тавч чи барин нори ханшаа баруулаач надад баншаа бусдаас нь барин зайгаа. Цувралын туршид сайн тоглож исэн Кейд хүртэл өнөөдөр уларсан. Яалчгүй тэгээ өнөөдөр хамгийн сайн тоглох ёстой хүннээс учраас түнд өнөөдрийн барилгачин цолыг өгөхөөсөөр арга алга. Pistons уг нь чаавас энэ бүхний төлөө улирал жар хожоогүй л бах. За тэгээ эх жил илүү плей-оффын туршлагатай сайжраад ороод ирэх бах. Яаж ч л Авзар Томсон шидэлтэй сайжруулахгүй болч. Great effort plays on the defensive end of the floor. They give Thompson a 3 and that's why. Нөгөө талаас нь харин Mitchell өнөөдөр хүн шиг тоглосон. 22 Cleveland. 2 seconds. 1 second. Mitchell backs it in. Өнөөдрийн Cavs James Harden-гийн ямар ч хэрэг байгаагүй. Учир нь тэдэнд Sam Merrill байсан. Sam Merrill энэ гайхалтай unexpected тоглолтоороо өнөөдрийн шидтэн цолыг хүртлээ. За ингээд Mitchell замналдаа анх удаага бүсийн финал шалгарч улмаар Knicks Cavs хоёрын аль нэг нь финал шалгарахаар болсон. За guys ингээ гэж бодлоо та нарт өнөө шигтэй гүйлгээний утга дээр нь ямар сэдвэр бичлэг хийлгэмээр байна. Тэр сэдвээ бичээд одоо жишээ нэг тоглогчийн тухай ч юм уу нэг тоглогчийн түүхчүүд юм эсвэл заавал сагсан бөмбөг гэлтгүү те ямар зүйлээр бичлэг хийлгэмээр байна. Тэр сэдвээ бичээд тэгээд 7 хоногтой харж агаад хамгийн өндөр дөнөөшөө орсон сэдвээр нь бичлэг хий гэж бодлоо. За тэгээд дансны дугаар бол энд байна. Тэгээд гүйлгээний утга дээр нь сэдвээ бичээрэй.